Хүүхдийн баярын энэ өдөр монголчуудад хамаатай нэгэн сайн мэдээг манай сурвалжлын хэсэг Австри улсын Грац хотоос бэлтгэж ирлээ. Тус улсад болж байгаа олон улсын загварын дизайн Монт Грац 2015 наадмын Эмбаси фестивальд манай дизайнер Ариуна улсынхаа нэрийг өндөр өргөн оролцлоо. Түүний загвар уг фестивалийн дээд чагналтын төлөө өрсөлдсөн 9 шилдэг дизайнерын бүтээлийн нэгээр шалгарсан байна. Австри улсын Грац хотод болсон Дизайн Монт Грац 2015 наадам бүтэн 1 сарын турш үргэлжилж нийт 50 гаруй төрлийн тэмцээн оролдсон боллоо. Наадмын оргил хэсэг болох Embassy Day Design Festival in Graz нь 5 дугаар сарын 28-наас 31-ний хооронд боллоо. Шилдэг 9 дизайнерын нэгээр шалгарсан Ариунагийн бүтээлүүд зөвхөн Монголд байдаг одоо тоо толгойн ховордоод байгаа Мазалай баавгайг хамгаалах агуулгыг шингээжээ. Түүний савхан эдлэлээр уралсан шин загваруудад Мазалай баавгайг дүрсэлсэн зураглалуудыг оруулсан байна. Олон улсын загварын тайзнаа гарсан Ариуна сүрийн брендийн эдгээр хувцснууд Монголд ховорцсон амьтныг дэлхийн нийтэд таниулан сурталчилж хамгаалахад олон улсыг уриалсан томоохон алхам боллоо гэж үзэж байгаамаа. Сайхан оролцлоо. Хамгийн ихний гараа байлаа. Тэгээд сэтгэл айгүй сайхан болсон. Одоо тэгээд тавьширлаа сайхан байна. Илүү айгүй суул чөлөөтөө тэгээд ер нь нэлээд авангардиш, одоо экспериментал, одоо тийм туршилтын маркийн айгүйх загварууд маш их байлаа. Тэгээд илүү сонирхолтой нөгөө нэг үзэхэд маш сонирхолтой тийм загварууд бас их байлаа. Миний харснаар тэр Kreuzberg гэдэг байсан. Тэр тэднийхтэй айгүй таалагдсан. Австри улсын Грац хотод болсон Embassy фестивальд энэ удаад 14 улсын 60 гаруй сонгогдсон дизайнерууд урвахаанаа уралдуулан бүтээлээ танилцуулсан байна. ЮНЕСКОгийн бүтээлч хотуудын тоо 34 болж дэлхийн 5 төв дээр соёлын солилцоо хийж байгаа. За дизайны соёлын их түүх гэгддэг Грац хотыг 2011 онд ЮНЕСКОгийн загварын хот гэсэн ангилалд гишүүнээр элсүүлжээ.